За сайн байна уу? Сонин байна. Энэ удаагийн сэдвт уншлагаар болохоор бас дахиад жоохон dark хүнд сэдвийн талаар уншлага хийх болно. Юу тохиолсон бэ гэхээр Twitch гэдэг стрим хийдэг, тэ видео тоглоом тоглодог хүмүүсийн хүрээнд, геймеруудын хүрээнд голцоо стрим тохиодог. Ийм мэрэгчлэн гэх юм уу? Одоо юу шалбарлах юм бэ? Стример, эмерүү өөрийнхөө X Miskif өөрийг нь дарангуулдаг байсан талаар нээсэн ярьсан. Тэгээ саяхан бас эмерүүд таазан дээр зогсож байхад нь танихгүй эрэгтэй хүн ингээд хурж ирээд уруулаар нь үсгэж оролцсон орлого болоод юм халдлагын чанартай зүйл тохиосон байгаа. Тийм тэгэхээр би энэ зүйлээр яг юу хармаар байна вэ гэхээр яг дарангуулал яг яагаад тохиоч вэ те эмерүүгийн энерги нь ямар шүү вэ түүнд юу тохиож гин түүн дотор нь болж гин за тэгээд дарангууллыг үйлдэлсэн Miskif-ийн талд юу тохиож гин гэдгийг харж өгье энийг харж өгснөөр ерөөхдөө бол ийм дарангууллын чанартай харилцаа те дарангууллын харилцаанд буюу монголчууд зөндөө байгаа. Ийм дарангууллын чанартай харилцаанд байгаа бол юу тохиогоод байна, яах ёстой вэ гэдэг зөвлөгөө энэ уншлагаар дамжуулан гараарай гэд би сахиуснуудаа тохиролцсон байгаа. Тийм. Тэгэхээр энэ уншлага танд татагдчихээ бол сонирхлыг тань татаж байвал энэ тань зориулсан зөвлөгөө энэ хоёрын жишээн дээр энэ хоёр гадаад хүний жишээн дээр гарч ирнэ гэсэн үг юм аа. Тэгэхээр гадаад хүний талаар уншлага хийж байгаадаа ч гэсэн ингэ юу гэх юм те санаа зовсон юм бол надад ерөөсөй байхгүй. Санаа зовоод тэрийг булзааруулахын тулд монголчуудын төлөө гэж хэлж байгаа юм биш. Монголчуудад угаасаа яг монгол хэрэгээр ярихлаар хүн дээр тусдаг тий. Тэгээ гадаад хэрэгээр ярих юм бол илүү зөөлхөн тусаад ингээд илүү сургаамжиг нэрээ амархан сурах боломжтой байдаг. Тэгээ дээрэс нь би өөрөө болохоор Miskif ба Emiro гэдэг энэ хоёр хүнийг хоёуланг нь үздэг байсан. Хоёулын талаар зөндөө зүйл сонсчихсан. Тэгээ Miskif гэх эрэгтэйг юм амар мангас мэт хүн гэж бол ерөөсөө мдээгүй явж илаа жоохон сонио аштай гэдэг л мэдчихсэн. Sacrifice. Золиос гэдэг зэрэг доошоо харж гарч ирсэн байна. Five of Pentacles. Би нүдрүүдээс анзааратах ээ. Seven of Torches. Two of Bakers доошоо харилцаа үерхэл гэдэг үзэр доошоо харж гарч ирсэн байна. Queen of Books. Ийм Emiro юуны орд юм болоо. Тэрийг би харчдаг байж яана. Бигас яд ордуудыг хараад төрөө дэрээ. Окей, Emiro Matriarch Miskif хумхын орд юм байна. 2 сарын 16. Окей. За тэгээ бас дээрээс нь яг миний сүүлийн хийсэн сэдвт уншлага буюу 5 хүн амны нас хохирсон хэрэгээр өмнө 7 хоногт бичлэг хийсэн. Тэр бичлэгийг хийхэд 9 сар яагаад хүнд байсан бэ гэдэг асуултыг харахад ийм хохирлын энерги идэвхжсэн байгаа. Хохирогчийн энерги идэвхжсэн байгаа гэж харагдсан. Тэгэхээр хохирогчийн энергийг тээж явж байгаа хүмүүсийн тэг ингээд чи хохирогчийн энергийг тээж явж шүү гэдэг юм сэрэлт болж байгаа гэсэн. Хэрвээ та дотроо ямарваа нэгэн байдлаар хохирогчийн энергийг тээж яваа болвол энэ нь ойрын хугацаанд болон өнгөрсөн сарын 1 сарын хугацаанд дотор сэдэрж явах хэвээр сэдрэх болно. Та ямар ч төрлөөр өөрийгөө хохирогч гэж бодож ирсэн, мэдэрч ирсэн, бага насндаа өөрийгөө бэлгийн хохирогчоор мэдэрчээд энийгээ өөртөө хадгалаа яваад байсан болвол саяхан тэр зүйл дахин давтагдах гэдэг ч юм уу те эсвэл бусдын жишээгээр давтагдаж харагдах гэдэг ч юм уу. Тийм зүйл одооний ялангуяа тохиожж болцсошгүй гих мэтчлэн. Тэгэхээр бид бүхэнд ямар ч санхүүгийн хохирлог гэдэг ч юм уу те ямар ч төрлийн бүхэл төрлийн хохирлын энергиуд ил болж байгаа гэсэн үг. За миний хувьд болохоор миний ихэр зүйлбтэй хоёрын хохирлын энерги бол ил болоод айгүй хурдан ангаагдсан. Яагаад бол бид хоёр өөрсдөө коучинг цуудаг. За бас талент цуглаа хийдэг учраас гарч ирсэн дээр нь шууд ангаацсан. Тэгээ бид хоёрын хохирлын энерги юу байлаа? Бид хоёрын хохирлын энерги болохоор ангаацсан болохоор сандаггүй. Ядж байгаа сарын өмнөх зүйл гэдэг тэгэхээр 7 хоногийн өмнө ангаасан зүйлийг хүртэл мартчихдаг. Ерөөсөө ингээд амьдрал хамаагүй болоо мартагдаад байдаг. Юу ангаалаа ямар ч чиглэлээс айгүй хүчтэй хохирлын энерги бид хоёрт орж ирсэн. Тэр бид хоёр ангаасан. Тэг үйл ойлголцлын хохирлын энерги ингээ би үйл ойлгох тахлаар бусад хүмүүс намайг хохироодаг гэдэг чанар сэдвтэй хохирлын энерги би болон миний ихэр төл хоёр дээр илрээд бид хоёр
орно ангаацсан байт юм аа. Гэх мэтчлэн ийм төрлийн зүйлсүүд тань тохиож иж болзошгүй шүү. Тэгэхээр энэ зүйлсүүд тань тохиогоод байгаа л та зүгээр л ангаах хэрэгтэй. Зүгээр л ангаах хэрэгтэй. Тэгэх юм бол орс руу голох болно. За одоо тэгэхээр урьдчилан орё. Зүүн талд Эмиро эмэгтэй, баруун талд Мисс Кефийн хүзэрнүүдийг харъя. За тэгээд товчхон газ энэ хоёрын донд юу тохиосныг хүүрнэж хэлэх юм бол Эмиро гэдэг эмэгтэй маш үзэсгэлэнтэй, маш хөөрхөн, үнэхээр баян, үнэхээр амжилттай, асар өндөр нэр хүндтэй, их хэмжээний хүч чадалтай ийм эмэгтэй охин стример байгаа. Харвас охин. Тэгээ жаахан охин. Амар үзэсгэлэнтэй. Амар алдартай, бүх талаараа л амжилттай ийм хүн байгаа. Айгүй хүч чадалтай эмэгтэй байгаа. Харин Miss Kef нь болохоор бас нэлээд хувьдаа нэлээд нэр хүндтэй юм эрэгтэй стример байгаа. Айгүй шогч сонио ааштай гэдгээрээ алдартай. За тэгээд Эмирог болохоор Stalker. Тэгээ өөрийнх нь гэр орныг хайж авч явдаг. Эмирог ч үерхч юмсан эсвэл Эмирог ч хөнөөч юмсан гэсэн санаатай, атгах санаатай Stalker тохиогод байсан. Тэгийг хаашаач амьдэрсэн Эмирог гэдэг дагаал болоод ирдэг юм Stalker байсан. Тэрнээс цухтаагаад Эмирог бага ирчүүдтэй хамт амьдарч эхэлсэн. Тэр ирчүүдийнх нь нэг нь Miss Kef байсан. Тэгээ Miss Kef болохоор Эмирог ингээ за би чамаа хамгаалж өгье, чи зүгээр үе нүгээд аюух санаа тавьсаар агаад Эмирогийн хамгийн эмзэг мөчтөнд санаа тавьсаар агаад тэр хоёр үерхсэн. За тэгээд үерхлийн харилцаанд орчоод энэ туршид махан биеийн дарангуйлал юм хүм цохиж норж унгаах, тийм хаалгыг нэвтлэх. Тэгээд иймэрхүү юм. За тэгээд амиа хорлолтоор сүрдүүлэх, шантажны зүйлсүүд туулаануудыг айлгаж алах энэ төр тийм. За тэгээд бэлгийн халдлага, үг хэл амны халдлага, сүрдүүлэх энэ төр иймэрхүү зүйлсүүд 3 жилийн турш тохиосон байгаа. Тэгээд энэ жилийн турш Эмиро яг яагаад Miss Kef-ээс салаагүй вэ гэхээр Эмиро нь болохоор Miss Kef-тэй үнэхээр яг чинслээс санаа тавьдаг. Тэгээд Miss Kef нь болохоор бас ингээд гуйгаад байдаг. Надаас битгий салаараа гэж гуйдаг байсан. За тэгээд байдал амар хэцүүдэнгүүт л Miss Kef за би сэтгэл зүйчээр явна энэ төр гэдэг. Би сайжирна гэдэг ингээд худлаа амлалтууд өгөө төр зурхан гайг болж яснаа буцаад ингээд олдод байдаг байсан. Тэгээ саяхан Miss Kef бас өөр эмэгтэй хүмүүсийг хохроос нь олж мэддэгтэй. Тэрнээс болоод Эмиро би ингээд чимээгүй байж болохгүй юм байна гэд энэ талаар зарласан байгаа. Тэгэхээр Эмирогийн хөзөр байна, Miss Kef-ийн хөзөр байна. Ерөнхийдөө хоёрын хооронд ийм зүйлс тохиож харин Монголд бол энээс илүү хурц зүйлс тохиодог. Бүгдээ мэдэн шүү дээ, тийм. За. Нэрийн харилцаагийн бэлэгдэх хөзрийг харъя. Тэгээ сахиуснууд энэ миний зүгээс, сон миний зүгээс хийх юм бол амар их байгаа. Би ингээд дарангуулагч гэсэн өөрөө туулж үзчихсэн. Ер нь л дарангуулыг туулж үзээгүй юм хтэн. Ялангуяа Монгол улсад бол байхгүй тийм. Тэгээ дээрээс нь энэ зүйлс би сэтгэл зүй гэх мэт зүйлсүүдийг аюул сонирхтой судалтай, аюул ингэж дурал судалтай ийм тохиолдолд яах ёстой вэ? Тийм тохиолдолд яах ёстой вэ гэж боддгийг үндсэн дээр хүний хувьас надад бол энэ талаар хэлэх зүйл аюул их байдаг. Гэхдээ энэ удаад би өөрийнхөө хэлье гэж аав хэлэх биш. Сахиуснууд энэ талаар юу хэлэхээ сонсцгоё. The Fool. Wow. Ten of Pentacles. Wow, яасан сонио үзэрнүүд бай. Death. Нөхөл гарч ирсэн байна. Oh my god. Энэ хоёрын хувийн амьдралд нь Эмирогийн амьдралч тэр Miss Kef-ийн амьдралч тэр хэнийг дотны хүн нас арсан байж болзошгүй. Тэгэхээр ингээд дотны хүмүүст төстэй байдлаар нас орчингууд энэ түүхээ нэгэндээ хуваалцаад тэрэн дээр ингээд холбоос үүссэн гэж харагдаж байна. Тэгээ одоо жишээ нь Эмирогийн сайн найз нь амиа орлож нас орсон, харин Miss Kef одоо юу гэдэг нь хамаатных нь амиа орлож нас орсон болвол хэрвээ штэ тэ хэрвээ энийг мэдэхгүй тэгжсэн бол энэ хоёр тэр түүхийг хуваалцснаар ингээд хоорондоо харилцаа үерхлийн харилцаа үүссэн гэж харж байна. Тэгэхээр энэ харилцаа ерөөсөө юм романтик мэдрэмж биш, аюулгүй мэдрэмж биш, гоё зүйл дээр биш. Жоохон буруу зүйл дээр трама бонд хийсэн байна тийм. Трама бонд хийхээс гадна энэ хоёрын харилцаа нь бие бинийгаа хувиргах зорилттой байсан. Эмиг ч гэсэн хувиргах зорилттой, эмиг шинэ ертөнц рүү, шинэ төрхлөө хөргөж өгөх зорилттой, шинжилтийг амьдралд нэг хэмжээний шинжилтийг өгөх зорилттой байсан. Харин Miss Kef-ийн хувьд болохоор ийм удаан хугацаагаар яваад болоод байгаа асуудлыг зогсоож өгөх. Магадгүй ингээд өвөг дээдсээсээ ингээд өвлөөд ирсэн ийм асуудал, кармик асуудлуудыг зогсоож өгөх зорилготой байсан гэж харагдаж байна. За энэ хоёрын талаар нэмэлт мэдээллүүдийг харъя. Зааж би энгийн үзрээр харъя. Necronomicon биш.
Эмиругийн тагалт ямар мэдээллийг сахиусууд бид нар түргэмээр байна вэ? Эмиру яагаад хохирвоо? Энэ гурван хүзрнөөс харах юм бол Эмиру хохирсон шалтгаан нь Эми гэдэг нөхдөр хохирсон шалтгаан дандаа ногоон өнгөтэй үзрэнд гарч ирээд байна. Нэг улаан өнгөтэй үзэр гарч ирлээ. Эми хохирсон шалтгаан нь гэхэлэр гинэн байхыг хитрхи их дээгүүр тавьсан гэж харагдаж байна. Гинэн цайлган байхыг хитрхи үнэлсэн гэж харагдаж байна. Эмигийн үнэлэмж. За тэгэхээр Эмигийн хувьд болохоор гинэн цайлган байж болноо. Тэгээ өөрийгөө сайн хүн гэдгээ батлахын тулд би хэрвээ гинэн л байвал би сайн хүн гэдэг ингээ өөрийнхөө үн цэнийг би гинэн гэдэг дээр ингээ бүр ингээ амар өлгөө тавьсан. Тэгээ тэрнээс болоод жоохон эрсдэлтэй болох модыг хийхээсээр аргагүй болчдөг. Яа гэвэл түүний сонголт нь өөрөө гинэн байх гэдэг дээр тогтоод байна те. Тэгж харагдаж байна. Гэтэ энэ дээр миний Эми шиг хүнд бол хэлэх зөвлөгөө болохоор коучлж мөвчлөлтөг хүний хувьас гинэн байх туртаа гинэн байна гэдэг нь таны үнэлэмж байж болно. Наивтай гинэн байхыг та үнэлдэг байж болно. Гэхдээ тэх юм бол зэрэгэн тойрны хүрээллүүдээрээ гинэн талыг ингээд сайхан бэхэлж өгдөг те аюулгүй талыг нь бүрдүүлж өгдөг ийм хүмүүсүүдээр хүрээлэгдэрэй гэж би бол зөвлөмөр байна. За Emperor Chariot Strength тийм ерөөсөө юмыг хүчлэх юм бол хүч чадалтай байх юм бол Эмигийн үз хувийн үзэл болно юм шүү дээ те. Би хүч чадалтай байх юм болов те би ингээ юмыг удирдаад ингээ захираад ингэх хэвээр одоо ингээ тгий гэдэг ингээ амар амьдралтаа юм том шийдвэрүүдийг гаргах юм бол би ингээ юм урагшилдаггүй хий нэгэн хүн хохирдог те гэдэг юм бодлын алдаа Эмигийн талд байсан байна. Магадгүй аав нь гэдэг ч юм уу эсвэл өвөө нь тийм хүн байсан байж болцсошгүй. Чи одоо ингэх ёстой тийх ёстой сургуулийн амьдралаа ингэж шийдэх ёстой гэл амар шийдэмгийн хүн байсан байж болцсошгүй. Тэгэд аав өвөөгийнх нь ч юм уу те юм шийдэмгийн байр сууриас нь болоод Эми эсвэл ээж нь гэдэг ч юм уу гэр бүлийнх нь гişүүд ингээ хохироол яваад байгаа эсвэл ингээ дарангуулагдаад яваад байгааг Эми хараад өссөн байж болно. Тийм учраас би л тийм байж болохгүй шүү. Би л ингээ ерөөсө шийдэмгийн яаж болохгүй. Би хүч чадалтай байж болохгүй. Би ерөөсө гинэн цайлган л байх хэрэгтэй гэдэг ингээд энэ лүү хитрхи алдсан байгаа тал Эмигээс харагдаж байна. Би хитрхи юм юу хэрэгтэй шийдэмгийн бус байх хэрэгтэй. За тэгээ дээрээс нь ингээд хинч миний амьдралд орж ирмээр байна. Тэ хинч миний мэдрэмжээс ингэж авмаар байна. Тэр бүхэнтэй би өөрийгөө хуваалцуулна. Тэ ингээ ерөөсөө өөрийгөө би хааж халахлаж ингэж хитрхи хийх хязгаар тавьж гэдэг ч юм уу. Тэ хитрхи хүндий байхгүй. Би ерөөсөө хүн ингээ надаас ингээ надтай сайхан зөөлхнөр холбогдоод гэдэг ч юм уу. Тэ надтай ингээ сайхан зөөлхнөр холбогдоод connection үүсгийа гэх юм бол би бол окей гэж хэлнэ. Гэдэг ийм үнэлэмжүүд Эмид байна. Энэ үнэлэмжүүд засагдах ёстой гэж захиусууд хэлж байна. Энэ үнэлэмжүүд өөрчлөгдөх ёстой, хувирах ёстой. Тэгэд энэ үнэлэмжүүдийг энэ хувирч өгөх нэг арга нь Мискиф гэдэг дарангуулагчтай харилцаанд орох хэлбэрээр үүсчээ. За тэгэхээр Эми яагаад Эмигийн захиусууд Эмиг Мискифтэй харилцаанд оруулсан уу? Бурхан захиусуудын харилцааг үүсгэсэн үү? The Hermit хариулт нь тийм бас үгүй гэж харагдаж байна. Тийм бас үгүй. Тэгэхээр Эмид болохоор энэ асуудлуудаа ганцаардарч засах боломжийг бол захиус нь номер 1 сонголт гэж өгсөн. Эмид өгсөн сонголт нь болохоор номер 1 ганцаардж жагаад өөрийгөө ингээд бусдаас тусгаарлаж жагаад бие дагаад тэг ингээд айгүй ингээд хоосорж жагаад энэ асуудлуудаа ангааж болно. Тэгээ өөрийнхөө үнэлэмжүүдийн асуудалтай үнэлэмжүүдийг нэг нь олж хараад тэгээ шин сонголтыг гаргаад явж болно гэдэг сонголт нь болохоор сахиусныхаа номер 1 сонголт байсан. Гэхдээ Эми ганцаардахыг хүсээгүй. Юмыг ганцаараа шийдэхийг хүсээгүй. Дандаа Эмигийн асуудлыг шийдэх, өөрийгөө шинжлэх, өөрийгөө ойлгох түүний сонголтын арга зам болохоор дандаа бусад хүмүүсээр дамжуулж хин нэг үнтэй холбогдож, хиний үнтэй заавал ярилцаж те хиний үнтэй гүн харилцааг үүсгээд тэр үнтэйгээ жоохон муудалцаад буцаад эвлэрээд гэдэг ч юм ингээд яа ингээд бусадтай ингээд заавал зууралтан байж амьдралынхаа асуудлуудыг ойлгодог байхыг Эми сонгосон байна. За тэгээ энэ бас тийм ч амар буруу гэж бол харагдахгүй байгаа. Ийм төрлийн хүмүүсийг буруу шаах шаардлага байхгүй. Гэтэ өөрийнх нь сонголт нь бол тийм байж ганцаардхаас тэгтлээ айсан байна тийм үү? Тэгээ тийм учраас сахиусууд нь ингээд Мискиф буюу ингээд өөрийнхөө сонголтын дагуу тэ ингээд ийм дарангуулын шархыг өөрөөсөө олж мэдэх, хохирогчийн шархыг өөрөөсөө олж мэдэх, тэг хүч чадлыг сонгохгүй байх аюулыг
харуулахын тулд ингээд ийм тэрнийх нь асуудлыг нийл тоолд болгож гаргаж ирдэг хүнтэй ингэж учруулахаас өөр аргагүй болсон байна. Сахиусууд нь өөр арга байгаагүй гэж харагдаж байна тий. Тэгээ энэс өмнө бас арай юм жижигхэн хэмжээний дарангуул гэдэг ч юм уу тий хүчийг нь айгу сорьдог байсан хүмүүс эмэрэг амьдрал тохиосон баг. Жижигхэн хэмжээнд бүр дарангуулын хэмжээнд биш ингээ хүч чадлыг сориулдаг тий. Гинэн цайлганыг нь ашиглаад байдаг юм хүмүүс жижигхэн хэмжээний амьдралд нь байсан баг. Байгаа ч баг. Тэгээ тэрийг эмэрэг сургаал гэж хараагүй. За зүгээр байх зүйл штэ бид хөвчих ёстой штэ гэл хүлээгээ яваад байсан баг гэж харагдаж байна. Тийм тэгээд мискифээс салаад дарангуулагчаас салаад 6-8 сар босны дараа тайзан дээр эмээ гарч яхад нь уг нь тайзан дээр контент креатор хүн хамгийн хүчтэй байх ёстой байтал энэ орон зайд нь танихгүй хүн нэвтрээд эмэд халтсан тийм үү бэлгийн хандлага үзүүлсэн. Тэгэхээр дахиад хүч чадланд соригдсон байна тийм үү. Тэгэд эмээ болохоор яагаад тэр ингээ танихгүй өөрлөө ингээ төхөөд ирж яхад яагаад цухтаагүй юм бэ гэдгсэн чи эмээ болохоор энэ хүн зүгээр манай ажилтнуудын тийм ингээд эсвэл одоо Twitch гэдэг одоо зохион байгуулалт байгаа хүмүүсийн нэг юм болов уу гэдэг ингээд жоохон өөдрөгөөр харцсан тийм өөдрөг буюу гиннээр харцсан тэгээ надаа ингээд ивентийн хадлаар ингээд нэг юм хэлэх гэж ирж байгаа шүү гэж би бодсон учраас намайг надад халдах гэж энэ гэж би бодоагүй. Тэгээд ингээд мөрнөөс нь бариад авсан. Тэгээд ингээд уурал дээр ингээд яах гэж оролцсон гэдгсэн шүү дээ. Тэр үед ингээ хашгираад цухтаасан гэдэг жаа байхгүй. Тийм тэгэхээр яг энэ соригдол байна тийм үү эм яг хичээл сургаалаа сураагүй дарангуулагчтай хамт ирэхэд зичнээн салсан ч гэлээ сургаалаа бол бүрэнгүүт сураагүй яваад байна. Хэрвээ эм-ийн надаас ингээ таран уншлага авч ирсэн бол би айгүй хатуугаар түнтэй юу гэж ярилцах вэ гэхээр хүч чадлаа сонго. Өөрийн хүч чадлаа сонго. Амьдралдаа шийдэмгий бай. Хүч чадлаа сонго тэгээ шийдэмгий бай гэж би сонго. Хэлэх болно эмэд. Амьдралд ерөөсөө зөв зүйл гэж байдаг, буруу зүйл гэж байдаг. Тэ ингээд чамайг тухгүй зүйл гэж байдаг, чам тав тухтай санагддаг гэж зүйл байдаг. Эннийхээ төлөө чи ингээд шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Тэ хүч чадлаа сонгож чаддаг байх хэрэгтэй. Тэгээ гинэн байхын аюул гэж байгаа. Тэгээ гинэн гэдэг чинь сайн хүний чанар мөн үгүй юу мэдэхгүй байна. Би бол тэгэж гинэн байхыг бол сайн хүний чанар гэж хэлэхгүй маань зүгээр л бойжоогүй хүний чанар гэх юм уу да тий. Тэгээ бойжоогүй чигээрээ хүүхдэрээ чигээрээ байн байж ингэж өөрийгөө сайн хүн гэдгээ батлах хэрэг байна уу? Энд чинь хохиролтой сонголт байна гэдгийг би эмэд өөрт нь хэлэх байсан. За одоо тэгэхээр дарангуулагчийн тал буюу мискифиг нь харъя. Мискифийн талд юу тохиогоод байна вэ? Яагаад ингэж байна вэ тий? Энэ хүний талаар мэдээллийг нь харъя. Дарангуулагчийн мэдээллийг харъя. Энэ хүний талд юу тохиогоод байна вэ? Их амар сонин үйлдэлүүд хийсэн. Ace of Wands, Four of Cups. За тийм хүмүүст тийм нэг хохирогчийн сэтгэхүйтэй хүн бол ялтчихгүй юм байна. Мискиф нь болохоор амьдрал угаасаа шудраг биш. Тэгээд амьдрал хизээч шудраг болж өөрчлөгдөхгүй, тийм. Хизээч шудраг болж өөрчлөгдөхгүй. Амьдрал ингээд намайг дандаа сэтгэлээр минь унгаадаг. Тийм ингээд намайг угаасаа л цөхрүүлдэг. Би л хохирдог ингээд нөхцөл байдалд ингээд ялагддаг ч гэж байдаг болвол шудраг бусаар л би ялагдаад байдаг. Би л шудраг бусаар ингээд ялагдаад байдаг. Би шудраг бусаар ингээд сэтгэлд унах ингээд нөхцөл байдалд ороод байдаг. Гэсэн ийм үзэл бодол байна. Тэгээ бага насанд нь өнгөрсөнд нь ийм зүйл айгүй хүчтэй тохиож исэн гэж харагдаж байна. Тэгээ магадгүй хууль бүр шуудтаараа хуультай холбоотой ч юм уу те хууль гэрээсэл бичгийн баримттай холбоотой юм үнэхээр шудраг бус зүйл өөрт тохиож байгаа. Энийг ингээ хадгалаад аваад үлдчихэж. Тэгэхээр ямар хүмүүс хамгийн амар дарангуулагчуд байдаг вэ? Тэгэхээр өөрийгөө хохирогч гэж боддог, өөрийгөө хохирогч гэж бусдад итгүүлдэг. Ийм хүмүүс хамгийн амар нарциссистууд, ийм хамгийн амар дарангуулагчуд байдаг. Хэрвээ хэнийг хүн таны уулзж байгаа, ярьж байгаа, нөхөрлөж байгаа хүн би л хохироод байна гэл яна би яах вэ? Би л зовоод байна энэ гэж бол жоохон аюултай. Тэр хүнээс жоохон зай байруул зүгээр. Туслахын хувьд тусалж болно. Гэтэ ийм хүмүүст хамгийн хүргэх хамгийн том тусламж бол ерөөсөө хил хязгаарыг нь бариад ингээд үгүй чи хоригч биш. Чи чадна. Би чамд итгэж байна. Би чамд итгэж байгаа учраас тэг ингээд чи өөрөө энийг олж харах боломжийг чамд өглөө. Тийм учраас би чамаас холлоо гэж холдчихын зүг байдаг. Гэтэ энэ хит өрөвч хүмүүс гэдэг ч юм уу те хит өрөвч хүмүүс хит ингээд бусдыг одоо зовж байгаа нэгэндээ тусалчийг гэсэн сэтгэлтэй хүмүүс ийм хүмүүст ингээд орооцолтчдаг. Тэг ингээд хохирогч болж тоглох дуртай хүмүүст ингээд орооцолтчдаг. Тэгэхээр мискифийн талд ингээд ерөөсөн амьдралыг шудраг ус гэж харсан байна.
Тэгээ одоо ингээд дарангуул хийсэн ингээд ил болцсон. Тэгээд ил болоод тэрнээс болоо шорон боронд ордогчоо те ингээд асуудалд оронгуудаа тэрийг бас би л азгүй болохоор ингэчлээ гэж баг бодох төрлийн хүн байна. Энэ бол сургамжаас сурч чадах нь үгүй юу. Тэгэхээр энэ мискиф шиг дарангуулагч хүн яавал сургамжаас сурах вэ? Яавал сургамжаас сурах вэ? Тэгээ энэ хүний бүх боломжууд хаагдах юм бол энэ Page of Pentacles нь болохоор шинэ боломж орж ирж байгаа билэгддэг үзрэг. Тэгэхээр энэ дарангуулагч байгаа нь бүх боломж, бүх хаалганууд ингээд түг ингээд нэг нэгээр хаагдаад эхлэнгүүт тэг ямар ч юм боломж байхгүй те ингээд гараа сунгаад ингээд яачих дарангуулах хүн байхгүй те өөрийг нь хохироогч гэсэн хүн байхгүй болоод ирэнгүүт сургаалаа сурах болно. Тэг хамаагүй мөнгө хөрөг мөнгөө бас алдах юм бол те ингээд үнэхээр шалтаа буух юм бол сурах боломж харагдаж байна. Тэгэхээр Эми мискифтэй яаж харьцуул зохистой бэ? Тэгээ яг одоогийн нөхцөл байдалд яаж харьцуул зохистой вэ? гэдэг зөвлөгөө харъя. Ер нь тэг хүмүүс бид бүхэн мискиф шиг дарангуулагч хүмүүстэй яаж харьцуул зохимжтой байх вэ? Энэ харъя. Ten of Pentacles, Six of Wands, Page of Swords. Тэг алсайгаа бод. Тэг ирээдүйд энэ хүн яг энэ чигээрээ ингээд ирээдүйд ингээд байгаалах юм бол таны хажууд байгаалах юм бол гэдэг ч юм уу те алсаа бодох хэрэгтэй. Page of Swords. Тийм олон хугацаагаар дахиад 10 жилийн турш та ийм үйлдэл авирыг төвчих үү. Тэгээ дахиад ийм авиртай хүний хажууд дахиад 10 жилийн турш байна гэж төсөөлөд үзье. Тэрийг бодоод үзэх юм бол бодож үзэж байгаа шийдвэрийг гаргаарай. Тэгээ ийм гэж таны 10 жилийн дараа гэхэд ийм хүний хажууд байснаар таны өөртөө итгэх итгэлтэй бардам зан гэдэг ч юм уу тийм ингээд өөрийгөө татаад ингээд өөрийгөө гоёор хардаг, амьдралыг гоёор хардаг байдал нь яасан байх вэ гэдэг ингээд бодоод үзэх хэрэгтэй. За тэгээ дээрээс нь ямар олон боломжуудыг 10 жилийн дараа гэхэд алдсан байх вэ гэдэг бодох хэрэгтэй. Өнгөрсөндөө ингээд алдсан. Тэгээ одоо Эми мискиф хоёр чинь 3 жил үргэлжсэн гэдэг. Тэгэхээр Эми яана би 3 жил хайрын юм гэж бодохгүйгээр за энэ хүнтэй дахиад 3 жил байвал яах вэ? Дахиад 3 жил байвал би юунаас хоцрох вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. За тэгээ дээрээс нь та 10 жилийн дараа яг ямар амьдралтай баймаар байна? Ямар амьдралыг босгосон баймаар байна? Тэрэнд нь энэ хүн таны зорилгод нийцэж гин үү гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй гэж хэлж өгч байна. За сахиусуудад энэ уншлагыг сонсож буй хүмүүс сахиусны хэлэхсүүл хийсэн үг юу вэ? Зин зөвлөгөө Two of Pentacles. Тэгээ харилцаанд өгөө аваад таарсан байна үгүй юу? Байнга шалгаж байгаарэ гэж зөвлөж байна. Өгөө аваад таарж гин үү? Тэгээ нийцж гин үү? Эсвэл нэг нь нөгөөхөө аварна гэдэг нөө тий ингээд өөрийгөө зохицуулж чаддаг өөрийнхөө хэрэгцээг зохицуулж чаддаг хүнтэй харилцаж гин үү эсвэл ингээд зөвхөн бүгдийг л танаас авнаа бүгдийг л бусдаас л авнаа гэдэг хүмүүстэй харилцаж гин энийг харилцааны баланс энергийн балансыг үнэхээр барих хэрэгтэй. Тэгээд дарангуулагчийг яаж амархан олох вэ гэх юм бол ерөөсөө энергийн баланс тэгшхэн байна уу тэгшхэн биш байна уу тий тэр хүн намайг эргүүлээд аргадж гин үү би ингээ хичнээн тэр хүнийг аргадаад авраад байгаа ч гэсэн тэр хүн намайг ирүүлээд авардаг уу аргаддаг уу гэдгийг харах хэрэгтэй. Гэхдээ тэнгуү жоохон codependent энерги мөнч гэлээ сахиусууд бол энийг зөвлөж байна. Би бас сахиусны үгийг зөрч мөрч хэлэхгүй. Тэгэж байна. Окей. За тэгэхээр харилцах хүндлэл байна уу гэдэг ч юм уу те. Би тэр хүний цаг завыг хүндэлдэг. Хувийн цаг зав орчныг ингээд дэмжиж өгдөг байтал тэр хүн аваад дэмждэг үү гэдэг ч юм ингээд бүх талаас нь харж болох нэ. Окей, за энэ удаагийн уншлага ингээд боллоо. За уншлагын хүртэл үзсэн бол үнэхээр их баярлалаа. Тэгээд сайхан дараагийн имшлэгээр уулзъя. Тэгээд энэ бичлэгийн талаар болохоор сэтгэлдлүүдээ сайхан чөлөөтэй илэрхийлж өгөөрэй. Сэдв таруунд их хүн үздэггүй хэрэг миний бичлэгнүүдийн viewers-ийн үзэгчдийн тоог нь харах юм бол зүгээр pick a card сонгодог тараанууд нь зөндөө хандлт авдаг хэрнээ сэдв таруунд хандлт нэг авдаггүй. Гэхдээ би өөрөө болохоор сэдв таруунд амар дуртай. Тийм болохоор ийм бичлэгүүдийг мань сайхан дэмжиж өгөөрэй. Тэг дэмжиж өгнө үү сайхан лайка дарж өгнө гэсэн үг. Тэг хэрэг амар дэмжмээр байвал ингээд энэ бичлэгийг гарч ирэх юм бол дараад тэгээд mute хийгээд чимээгүй болгоод зүгээр ингээд тоглуулчвал амар нэмэртэй. Бас комент дээр бичих нэмэртэй байх юм шүү. Хэрэг үнэхээр таалагдаад сэдв таруу нэмж сонсмоор байвал дэмжиж сайн илэрхийлж өгөөрэй. Баярлаа. Тэгээ бигээ сайн бодоорой. Амар амгалангаа ирхэмлээрээ. Баярлаа. Баяртай.